Монгол Улсын засгийн газрын тогтоол зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаал аймгийн засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2025 оны 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын үндсэн хууль цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-аас 25 насны эрэгтэйчүүд хугацаа цэргийн албанд татагдах хуультай. За хуулийн дагуу зарлан дуудах хуудас авсан залуус өнөөдөр үйлчлэгээр орж байна. За эрүүл мэндээр тэнцсэн залуус хугацаа цэргийн албыг хаах юм а. Монгол Улсын батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах, эх орноороо бахархах хүслийг нэмэгдүүлэх зорилгоор цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, залууст мэдээлэл өгч цэргийн сургуулалтын зориулалтаа зарим зэвсэг техникийг танилцуулсан юм а. За 2025 оны 1-р ээлжийн цэрэг татлага зохион байгуулах тухай зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаал гарч, тушаалын хэрэгжилтийг хангахын тулд аймгийн засаг даргын захирамж гарсан. За үүний дагуу одоо аймгийн хэмжээнд цэрэг татлагын ажлыг зохион байгуулж байна. За өнөөдөр буюу 25-ны өдөр ингээд нээлттэй арга хэмжээ хийгээд дархан сумын багууд болвол цэргийн насны залуучууд бол өнөөдөр цэрэг татлагын үйлчлэгээр орж байна. За бид бол өмнө одоо эх орны дуудлага эр цэргийн алба гээд зарлан дуудах хуудсыг бол бүх цэргийн насны залуучуудаа хүргэж мөн танилцуулж цэргийн алба хааснаар ямар боломж давуу тал байгаа гэдгийг бид нар бол хэлж өгж ойлгуулсан байгаа. Тэгэхээр эр хүн болгоны одоо тойрхош дайран өнгөрөх амьдралын бас гол чухал зүйл бол эр цэргийн алба юм аа. Тэгэхээр одоо цэргийн албанд татагдахаараа залуучууд маань олон авгийн өвгөтэй мөр зэрэгцсэн жаргал зовлонгоо хуваалцаж он жуваа гэж одоо олон жил удагдаж дурсан санах энэ амьдралын гол чухал зүйл юм аа. Тэгэхээр залуучууд маань бол Монгол улсын үндсэн хуулийн дээр үндсэн үүргээ биелүүлж одоо эх орноо хамгаалах эр цэргийн албаа хаах одоо үүрэгтэй. Үүнийхээ дагуу одоо цэрэг татлагын комиссараа ороод одоо эр цэргийн албанд явахаа. Тэгэхээр мөн одоо 18-аас 25 насны залуучууд маань иргэний үүргээ биелүүлж одоо цэрэг татлагын товчоогоор идэвхтэй хамрагдаарай л гэж хүсэх байна да. Цэргийн алба хаах залуус зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ирээдүйдээ их хэрэгтэй мэдлэг ур чадварыг эзэмшин нэг жилийн хугацаанд жолооны Б ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлээр суралцах, гэрчлэгээ авах зэрэг боломжууд нэгдсэн байна. Эр хүн болоо энэ хаах үрдгийг боддог. Би 7 сарын 7 сарын 10-ны хүрхий. Комиссар авахд бол ер нь баг дээр очиод юм цэрэг үүрэгтний үнэлэх гэж авдаг юм байна. Ийм 2% цэд зурагтайгаа 5,000 төгрөгтэй иргэний үнэлэх бас шаардлагатай. Сая энэ сургалт явагдлаа. Одоо л үзэлт авах гэж байна. Тэнч бахаа гэж бодож байна. Бахархах ёстой зүйл гэж бодож байна. Цэргийн зарлал ирээд сэтгэл зүй гэх юм бол яг тийш нэг сандарч байсан юм байхгүй. Яг энэ хөтөлбөрийн нараад яах их ёстой, ямар газар очих ёстой, яах их ер нь бүх мэдээллүүд авчлаа. Ер нь ойлгоцсон. Цэрэгтчүүд ямар ашигтай, давуу талтай зөв нөлөөтэй энэ төр гэдэг бүгдийг танилцуулаад өгсөн болохоор аюу амар. Тэгээд цэргийн алба хаахаараа бас нэг мэдээж хүн өөрчлөгдөн шүү дээ. Бие биелдээр сэтгэл зүй, гадаад төрх мөрхөр тиймэрхүү юмар ашигтай байх гэж байна. Тэгээд амьдрал хандлага тэгээд амьдрал дээр гараад яг хатуужл матуужл тиймэрхүү юм дээр ер нь ашигтай гэж үздэг. Өнөөдөр зохион байгуулагдсан цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаанд Тархуул аймгийн засаг даргын намын газрын дарга хүрэлцүүлэн цэргийн штабын дарга Оргил сайхан болон сумын удирдлагууд цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас авсан залуус оролцсон юм. Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйл, зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1-2 дугаар хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгдэг. Зарлан дуудах хуудас авсан залуус та бүхнийг цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.